За ажлын хэсгийг ахалсан сайн зэрэг гишүүнээс асуулт асууя. Тэрний өмнө энэ өргөдлийг парламент зэгийн манер 100 мянган иргэнээс гарын хэсэг цуглуулад санаачлаад явж байгаа Батхуу хуульчид баярлалаа. Яг ийм хүмүүс байна л яг ийм нээлттэй парламент буюу ийм нээлттэй байдлаар хууль эрх зүйн орчныг засах асуудлуудыг орж ирдэг. Цаашдаа ч гэсэн олон төрлийн бодлогын хууль эрх зүйн орчны асуудал дээр саналууд гаргаад яваасай гэж бодож байна. За энэ 2% татвар бол авдаггүй улс бол бараг байхгүй. Энэ зорилттой татвар ямар зорилготой вэ гэхээр үйл хөдлөхөөрөнгийн үнийн өсөлтийг нь хязгаарлаж өгдөг татвар юм ба. Өнөөдөр одоо 2025 оны эцсийн байдлаар харахад 2024 онтой харьцуулахад шинэ байрны үн 10-аас 15% нэмэгдсэн. Хуучин байрны үн ч гэсэн 10-аас 13% нэмэгдсэн байна. Тэгээ энэ 2% татварыг хэрвээ тэг болгох юм бол үйл хөдлөлийн салбарын хөөсрөл бий болоод магадгүй 2026 онд байрны үн 20%-аар өсөөд одоо 4 сая төгрөг байгаа нь 4 сая 800 мянган төгрөг. Тэгээд 5 сая төгрөг даваа явчих тийм эрсдэл байгаа. Тэгэхээр бид энэ зорилттой татвар шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж иргэдийн орон сууцтай болгох бодлогыг дэмжиж байна гэдэг нь бол би зөв гэж бодож байна. Тэгээ сая 2-3 асуулт байсан. Эхнийх дээр нь Эрдэнэт гишүүн асуугаад сайн зүрэг гишүүн хариулчлаа. Татврын хуулиараа бид өнөөдөр яг орон сууц судалдаж авахт нь эхний орон сууцн дээр нь 6 сая хүртэлх төгрөгийг татврын буцаа олголтыг өгж байгаа. Эхний 2 үйл хөдлөх хөрөнгөн дээр нь үйл хөдлөх хөрөнгийн татвар авдаггүй, хөнгөлдөг. 700 м2 газар дээр нь ч гэсэн газрын төлбөр авдаггүй байгаа. Тэгээ энэ бүх бодлогод бол ингээ хоорондоо уялдаатай цогцоороо иргэдийг орон сууцтай болгох, газартай болгох гэсэн юм төрлийн бодлого хэрэгжиж явж байгаа. Энийг цаашдаа тэггүй болгох юм бол сая хэлсэн үйл хөдлөх хөрөнгийн хөөсрөл үүсэж явна. Гэтэ зорилттой байдлаар энэ 2% татварын орлогоор бүрдэж байгаа хэсгийг нь бид нэр дэд бүтц татах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулсан зам, цэвэр бохор усны шугам, цахилгааны шугам гэсэн энэ зүйлүүдийг татахад зарцуулдаг буюу үйл хөдлөлийн борлуулалт нь ихсэх тусам дэд бүтц илүү их баригдчихийдэг. Тийм зөв тогтолцоонд нь оруулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд саяны орон сууцны үнийн хөөсрөл дээр хэрвээ энэ 2% татварыг авах болчих юм бол 2026 онд хэдийн хэмжээний хувиар орон сууцны үнэ өснө гэсэн тийм судалгаа тооцоо гарсан болов уу? Ажлын хэсэг дээр ийм зүйл яригдсан болов уу гэдэг ганц асуулт байна. Юу одоо? Сайн зориг шүү асуулт асууна. Юу хариулна. За яг бас тодорхой эрсдлүүд байгаа. Тэгээ учрал дарагч бас хэллээ. Бид бол иргэдийнхэн тэр гаргаж байгаа 100 мянган өргөдлийн агуулгыг бол дэмжиж байгаа. Тэр агуулгаа бид нэр харин тодруулж хуулийн зохицуулалтаа оруулж ирнэ. Тэр бусад хэсэг дээрээ бол харин ямар байдлаар зохицуулалтаа хийх үү гэдэг зүйл байгаа. Ерөн зүгээр яг энэ татварын асуудлыг сая Лувсан Жамцагшгүй маань бас зөв хэллээ. Энэ өөрөө эргээд үйл хөдлөх хөрөнгийн бүртгэл мэдээллийг үн зөв болгохоос гадна энэ цаана яг энэ бүртгэл мэдээллийн бас мэдээллийн нэг хэсэг болох үнийн мэдээллийг ч гэсэн зөвтгөж өгч байгаа. Хөөсрөлтөөс урьдчилан сэргийлж байгаа. Ийм одоо бас зүйл байдаг. Тэгээ энэ зүйлүүд байхгүй болох юм бол бас тодорхой хэмжээний орон сууцнууд бас тодорхой этгээдүүдийн гарт төвлөрөх, богино хугацаанд ашиг олох зорилгоор одоо эргэлдүүлэх болцоо буюу хөрөнгийн зах зээлийн бусад одоо хэрэгслүүдийг санхүүжүүлэх байсан энэ хөрөнгүүд чи өөрөө үйл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү орж ирээд бас их төвлөрөх ийм эрсдлүүд байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй зөвхөн богино хугацаанд тийм эргэлтийг үүсгэх магадлал байгаа боловч урт хугацаанд эн чинь өөрөө эргээд яг орон сууц авах ёстой иргэд маань бас илүү их одоо өндөр өртөг төлөх ийм нөхцөл байдал руу орох ийм эрсдэл байна гэдэг ийм суур зүйлийг бол одоо хэлж байгаа. Тэгээд манай ажлын хэсгээс бас нэмээд хэлэх болцоо байвал хэлээрэй. Тэгэхээр энийг ерөн зүгээр ус уртаа авч үзэх ёстой гэдэг зүйлийг хэлье. Тэгээ би усчил дарагтай бас санал нэг байна. Тэгээ би бас яг шууд бас хууль санаачлах бүрийн эрх манай ажлын хэсэгт бол байхгүй юм байлээ. Дэгийн 95-ын дугаар зүйлийн 95-ын 5-аараа бид нэр 5 хөлбөрийг л дэвшүүлэх ёстой. Нэг бол засгийн газар чиглэл өгнө, нэг бол дахиад ажлын хэсэг гаргаж хууль санаачлалыг гэдэг саналаа хурлын дарагт өгөх юм бэл. Тэгээд нөгөө хэдэг нь болохоор сонсол явуулах, улаан хян шалгалт явуулах гэд яг энэ асуудалтай шууд холбоотой зүйл биш.
Тэгээ ерөн зүгээр энэ цаашдаа бас иргэдийнхаа гаргаж байгаа энэ санаачлагыг бас бүрэн дүр улсын хурал дээр шийдвэрлэхийн тулд улсын дэгийн үйл дээрээ бас өөрчлөлт оруулах ёстой гэдэг зүйлийг бол бас зарчмын хувьд дэмжиж байгааг бас хэлж байна. За баярлалаа. За мэдээж их хурлын гишүүд хууль санаачлах хэрэгтэй. Өнөөдөр хиймэл оюун дээр дүгнэлт гаргаж байна. Хуулиуд дээр. Тийм учраас их хурлын гишүүд өөрөө бие дагаад хуулиа санаачлах бүрэн хэрэгтэй. Дээрээс нь 100 мянган хүн зүгээр нэг вебсайтын доор комент бичээгүй штэ. 100 мянган хүн ди парламентээр ороод дан системээр өөрийгөө таниулаад өөрөөрөө тоон гарын үсгээрээ санал өгсөн. 100 мянган хүн гэдэг чинь их хурлд жагсаалтаар бараг 4-5 хүн оруулах хэмжээний суудл авсан намын саналын тоо штэ. Тийм биз дээ. 100 мянган хүн чи баг тоо ерөөсөө биш штэ. 100 мянган иргэн тоон гарын үсгээр санал өгчөөд байхад их хурл үүн дээр хүндэтгэлтэй хандахгүй байна гэдэг бол өөр асуудал нь байхгүй. Тэр агуулгын мөн чанар биш. Тэр буруу зүвийг бол дэнслэх асуудал мэрэгжлийн хүмүүс нь ороод дэнслэнэ үз. Зөвөр энэ 100 мянган хүн иргэд маань өөрөө саналаа нэгтгээд ороод ирсэн байхад их хурлын гишүүд бүгдээрээ хэлэлцэх нь үүрэгтэй. Түүнийг анхаар. Хоёрт бол тэр Батхүү өмгөөлөгчийн өөрийнх нь хууль дээр анхны байран дээрээ өөрийнхөө нэр дээр байгаа байран дээрээ буюу 2 өрөө байртай хүн 3 өрөө байр болгож томруулахдаа 2% төлж байгаа чинь шудраг бус байна л гэж. Эрүүл асуудал шүү дээ. Эрүүл асуудал. Орлого олох ямар ч санаа байхгүй ш тэр чинь. Зүгээр л өөрийнхөө байрыг томруулж байгаа хүн яагаад 2% төлөөд байгаа юм бэ гэд ийм л асуудлыг ярьж байгаа. Тийм учраас хуулийн дээрээ тусгаалаа заасан юм байлээ. Тэгээ манай сайн зөрөг гишүүн бол хууль бичгтээ хурдан сайн бичдэг, олон ч хууль бичсэн хүн. За тэгээд бүр болохгүй бол миний нэр дээр наад хуулиа бичээд хэлэлцүүлээд хуулийн их хурлаар батлая. Тэ. Миний нэр дээр сайна гишүүн, Лувсан Жамц гишүүн бас их зүг ярьж байна. Одоо бид гурвын нэр дээр хуулиа биччихье. Сайна чи өнөө өрөө бичиж чадна шүү дээ. Тэгээ маргаашнаас хуулийг нь олон нийтэд хэлэлцүүлэх тавиад тэгээд ингээд Батбаатар гишүүн юм байна. Батбаатар гишүүн нэмэгдэнэ. Ингээд хуулиа хэлэлцүүлнэ. Тэгээ энэ иргэний 100 мянган санал авсан асуудлыг шийдвэрлэнэ. Тэрээс хатаа тоглоом шүү дээ. Засгийн газар чиглэл өгнө, анхаарч үзнэ гэн. Засгийн газар тэнд анхааруул ямар юм бэ гэдээ ажлын хэсэг байгуул. Тэгээ ажлын хэсгэнд хууль боловсруулаад нэг баахан хүмүүс цуглуулна. Тэгээ энд оргосоор байтал энэ 4 жилийн бүр ирэх дууснаа. Тэгээ ажлын хэсэг байгуулж анхааралтай ажигласаар байтал амьдрал үргэлжилсээр байна. Тэгэхээр хэдүүлээ иргэдтэй жоохон хүндэтгэлтэй ханднаа. 100 мянган хүн гарын үсэг цуглуулсан асуудлыг ач холбогдол өгж олноороо хэлцдэг зөв жишг рүү явж иж нээлттэй парламент бий бол. Тийм биз? Зүгээр нэг комент биш шүү дээ. Тоон гарын үсгтээ хэлээд нь шүү дээ. Баг тоо ерөөсөө биш. Тийм учраас бүгдээрээ ингэж байд цаашаа урагшлана. Манай одоо Номин Чимэг гишүүний өргөдлийн байнгын хороо бол яг 100 мянга хүрлээ хэлцдэг асуудал ярьдаг. Ийм болж иж цаашаа бид нэр одоо энэ шийдвэр буюу иргэдэд энэ хүрсэн шийдвэр гарганаа. Ингэж бидний шийдвэр ард түмэнд ойртноо л гэж хэлмээр байна. За тэгээд дахиад одоо хардаа сая гишүүд асуулт асууж хариулт авч үг хэлж дуусч байгаа юм.